эргэжил 3 үе шатлалтаагаар багш нарын цалин нэмэхийн тулд 780 тэрбум орчим төгрөг шаардлагатай гэж байна. Яг одоо бид нэр өргөн барьсагаанд байгаа төсөв дээр 780 тэрбумыг олох хэрэгтэй. Тэгжээж бид нэр багш нарын цалин нэмэх боломж нь бүрдэнэ. Яаж бүрдэх юм бэ гэдгийг бас хувьдаа бас засгийн газрын тухай хуулийг харж байгаа нэг тооцоолол хийж үзье. 16 яам 20 сайттай байгаа манайх хэлстэй. Гүйцэтгэх засаглал маань. Тэгээ энийгээ бид нэр 10 яам хүртэл болгож хүртэл цөөлөх боломж бол байгаа болоо гэж харж байна. Нэгдүгээрт нь жишээлбэл зам дээр эрчим хүчний яам, хот байгуулалтын яам гэдэг бол бүтээн байгуулалтын ажил буюу дэд бүтцийн яам болгоод нэг болж болох юм. Нөгөө талдаа соёл спорт аялал жуулч залуучуудын яам гэж байна тийм. Энэ маань соёл спортын агуулга уг нь бол боловсролын яамн дээр хариулагдаад явж байгаа хэрэгтэй. Залуучуудын асуудал бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр байсан илүү оновчтой болов гэсэн миний хөвгөний байр суурь байна. Ийм байдлаар бид нэр гүйцэтгэх засаглалын бүтцийг цомхтхон болгох юм бол нэг орчим их найд төгрөгийг бууруулах боломжтой болов гэж харж байна. Хоёрдугаарт нь зам дээр яамны хөрөнгө оруулалт дээр 959 тэрбум төгрөгийн замын ажил байгаа. Тэгээд бусад одоо боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтаа бараг дүүцэж байгаа байхгүй. Тэгэхээр манай улс одоо Монгол одоо улс маань замын улс шиг л байдалтай хөрөнгө оруулалтаа төлөвлөж байна л да. Тэгэхээр аймгийн төв болон нийслэлийг холбосон замуудыг бол улсын төсвөөр хариуцъя. Харин аймаг дотроо барих замыг бол орон нутаг маань өөрсдөө хариуцаач. Жишээлбэл хувь хүний орлогын албан дотор, малын хөлийн дотор газрын төлбөр гэсэн ийм татварууд бол бүгд орон нутаг руу орж байгаа. Улсын төсвөрөөр ирэхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг орон нутаг өөрсдөө шийдээч гэж. Дээрээс нь аж ахуйн нэгжийн орлогын албан дотрын 40% бол улсын төсвөр рүү орохгүй орон нутагт үлдэж байгаа. Тэгэхээр энэ төсвийн одоо боломж болж байгаа орон нутаг дээр бас байгаа. Тэгэхээр орон нутаг маань илүү замын одоо бүтээн байгуулалт руугаа анхаарч яваад улсын төсвөрөөр бол бид нар хүний хөгжил дээр илүү анхаарах хэрэгтэй. Ийм бодлогыг барьж иж Монгол улсын хөгжлийн чиг хандлага зөв болох юм болов гэж харж байна. Сайдын удаад ямар тайлбар мэдээлэл танд өгсөн бэ? Одоо өгсөн байгаа. Наранбаяр сайд ба. Уржиг дээр 2 дахь өдөр Наранбаяр сайд болон Эрдэнэбат гишүүнээр ахлуулсан багш нарын болон эмчнэрийн цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний хэвлэлийн төлөөлөгч нартай хамтарч уулзсан. Тэрэн дээр сайдын зүгээс бол сая хэлсэн эх оны 1 сарын 1-ээс багш нарын цалин 20% нэмэх, 7 сарын 1-ээс дахиад 10 хэд орчим хувь нэмээд 11 сарын 1-ээс дахиж нэмнэ гэсэн 3 үе шатлалтаагаар 2026 онд нэмнэ гэсэн саналыг тавьчихсан. Үйлдвэрчний хэвлэлийн талаас бол бас өөрсдийн шаардлага тавиад миний хувьд бол байр суурийн хувьд бол аливаа бодлогын өөрчлөлтийг гаргахдаа хувилбаруудаа тооцох хэрэгтэй. Хэлэлцээр гэдэг зүйл бол хоёр тал хоёулаа хувилбаруудаар гаргаж агаад дундаа уулзах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд чи муухай би муухай гэж хоорондоо хэрэлдээ суугаад ах юм бол Монгол улс өгч ямарч боломжгүй шүү дээ. Тэгэхээр мэрэгжлийн бөгөөд шийдэлтэйгээр хоорондоо харилцах хэрэгтэй гэж бодож байгаа. Энэ дээр бас өөр бас арга боломж болцоо байна уу гэж харсан. Энэ бол орон сууцны асуудлыг шийдэхийг нь илүү дэмжиж өгч болж шүү дээ. Тэгэх юм бол боловсролын яамны төсвийг нэмэхгүйгээр бусад энэ орон сууц болон дэд бүтэц харилцаж байгаа яамдууд болон нийслэл орон нутгийн байгууллагууд маань багш эмчнэрийнхээ орон сууцны асуудлыг зөв шийдэж өгье. Магадгүй ипотекийн зээлд хамрагдъя гэхэд төрийн сургууль эмнэлэгт ажиллаж байгаа албаа хаагчид тэргүүн ээлжин шийдэгдэх ч гэдэм үү те. Иймэрхүү боломж хувилбаруудыг нь тооцож үзээд тэгээд дундаа уулзах хэрэгтэй. Ийм ажлуудаа хийгээч гэсэн одоо саналаа хэлсэн. Цалингаас гадна бас яг бодлого ч гэдэг юм уу чанарын хувьд яаж дэвшлэх систем багш эмчнэрийн хувьд хомсдолтой байгаа багш те багш хувьд бол. Тий, боловсролын чанар дээр бол энэ яалтчгүй багш нараас нь л харж одоо хамаарах асуудал тийм ээ. PISA гэдэг одоо 15 настай хүүхдүүдийн математикийн болон байгалийн ухааны мөн уншаад ойлгож гэнэ гэсэн чадрыг шалгадаг олон улсын шалгалт байгаа. 2022 онд Монгол улс анх удаага энэ үнэлгээ гаргасан. Одоо 2025 оны үнэлгээ удахгүй гарна. Багш нарын цалин одоо 3 сая 500 мянган төгрөг болгож болж байна. Эсвэргээр энэ PISA үнэлгээг багш нар маань өөрсдөө хэр дээшлүүлж өгөх юм бэ гэсэн юм үүрэг хариуцлага гэдэг зүйлээс хамтдаа ярих хэрэгтэй. Тэгээ энэ зүйлүүдэд ч гэсэн үйлдвэрчний эмнэлэг багш нарын холбоо маань бас өөрсдөө одоо тулгамж байгаа асуудлууд шийдэж өгөөч гэсэн зүйлүүдэд ярих хэрэгтэй болоо гэж бодож байна. Нэгэнт засгийн газрын зүгээс 2026 оныг боловсролыг дэмжих жил болгож зарласан учраас бид яг энэ боловсролын салбарын асуудлуудыг чанар болон багш нарын цалин тэгээ орон сууцны асуудал гэсэн энэ зүйлүүдийн цогцоор нь авч яваад шийдээд явах нь төр тулсан юм гэж бодож байна л да. Хэлцээр үр дүнгүй байна л да. Одоо энэ төдөр хичээл орох үгүй дээрээ тулаад за шинээр одоо эмч ажилчид одоо 14 эмнэлэг ажил хайрцаглаж байгаа. Ингээ үр дүнгүй байгаа дээр та бас ямар байр суурьтай байна? Тий нөгөө хувилбаруудаа гаргаж ирээд хоорондоо ярилцахгүй байгаад байгаа учраас хэлцээр нь ч эхлэхгүй.
Тэгээд бас ихэнх хүмүүсийн хандлага бас тиймэрхүү байгаад идэг л да. Нөгөө шийдлээ ярихгүйгээр нөгөө хэрүүлээ төрүүлж ярих гэдэг тий. Тийм биш тийм ч төрийн улсад төрийн ажил явж байна. Тийм учраас эхлээ шийдлээ ярилцаад шууд 2025 онд 3.5 сая цалин болох юм уу болохгүй юм тий. За боломжгүй бол тэгвэл өөр ямар хувилбар байгаа гэсэн байдлаар ярилцаад явахыг үг нь хэлцээр гэж хэлдэг шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг талдаа гараад муухарлаад нөгөө талын ч гэсэн муухарлаад явах юм бол энэ нөхцөл байдал улам л хэцүү. Тэгэхээр аль болох EV-ийг эрхэмлээд тэгээд шийдэлтэй тийм зарчимтай ажилласаг байдлаар тийм зарчимтайгаар л ярилцах хэрэгтэй болоо гэж бодож байна. Гэтэ гүйцэтгэх засаглалын хариуцж байгаа ажил шүү дээ. Засгийн газар өөрсдөө ялангуяа ерөнхий сайд энэ дээр өөрөө чиглэлээ гаргаж өгөх хэрэгтэй. Энэ ажлыг хийх хэрэгтэй.